Юу яцхан залуучтай шинэхэн бичлэгээр болцож байгаа да. Тата байна. Хүү бичлэгэн дээр хэдүүлээ. Бабу болон Эбогийн шин дуу сая Monster дээр цацгдсан байна. Дөнгөж сая цацгдсан байна. Тэр дуун дээр бас анхны филингээрээ реакшн хийгээд та нартай хуваалцъя гэж бодлоо. Тийм байна. Тэгээд эхлүүлцгээе. Тэгээд бас өнөөдөр миний quarantine-д орсон гэрээсээ гараагүй 26 дахь өдөр үсгэзгээ засуулмаар байна. Гэрээсээ гармаар байна өө яг үнд. За. Дэлгэцээ бичэнтэй. За би энд ингээд бэлдээ тавьсан байгаа. 41,000 view-тэй болцсон байна. Яг одоогоор. Тэгээд beat by Bo, mix mastering Bo, тэгээд Бабугийн шинэ альбом гарах гэж байгаа юм шиг байна те. Альбомд нь зориулаад илүү хүүк маягтайгаар энэ дууг цацсан болов уу гэж бодож байна. Үзэгчдийг сонсогчныг илүү идэвхжүүлэх ч гэдэг юм уу те. Ер нь 20 оны Monster-ын project миний таамаглаж байгаагаар илүү Бабуг тэ шинэ Wonderboy Flam гэхгүйгээр илүү шинэ артистуудыг push хийх team project-ууд дээр илүү ажиллах болов уу гэж таамаглаж байна. Тэр нь ч бас гоё байх. Угаасаа бусд нь хизээч яаж дуу хийсэн угаасаа хит болох нь тодорхой учраас хит гэх цаашаа зүгээр одоо юу гэх юм хүмүүст хүрэх нь тодорхой учраас илүү шинэ артистуудаа push хийх болов уу гэж бодож байна. Тэгээд энэ бас альбомынх нь нэг дуу байх. Тэгээд эхэлцгээе. Барыг нэ. Уртай нэртэй бэ. Monster. Бичих фэм, донод нь лэм. Олны танилт майл хамаагүй болон эргээд л шэн. Уртай бэ. Фэм, донод нь лэм. Олны танилт майл хамаагүй болон эргээд л шэн. Байраас юм аа. Гарасан бол байрасан гэж бис такото тара. Хондох тойруулаа суух бишаага түрүүхэн тара. Хамтлагийнхаа нэрийг бариад түгэн шаадаг гипо. Инста гараа өнгө хувцс биендээ наадаг гипо. Мөнгө болохоор өдөрчин боосаадаг хипхоп. Бонсонд нь хүртэл лаацсан бандаж мэтэр Монгол мэдэн. Гацтаа нар танид мэдэж тохиж тара. Хитэн цомог өгөөд хан зураг дараад нь бай бай. Мөнгөнд дургух юм байх үнэ мэдэж тохиж хипхоп. Бонсонд нь хүртэл лаацсан бандаж мэтэр Монгол мэдэн. Гацтаа нар танид мэдэж тохиж тара. Хитэн цомог өгөөд хан зураг дараад нь бай бай. Энд дэр нэг хэмлэмээр байна. Үнэхээр дуртай сонсдог артистаа одоо үнэхээр дэмждэг бол те цомгийг худалдаж аваад дуунуудын дижитал плеер стримжид сонсох ч юм уу тиймэрхүү бодит хөрөнгө оруулалт дуртай артистаа оруулснаар бидний дуртай артист дараагийн уран бүтээлүүд нь илүү чанартай илүү гой ойр орхон дуунуудыг цацх болов уу гэж бодож байна. Тэгэхгүйгээр хүмүүс ерөөсөө нэг юм бодит хөрөнгө оруулалт хийхгүйгээр хийгээгүй нэгч цомгийг худалдаж аваагүй хийж байгаа юм нэгч дэмжээгүй нэ би тэрний фэн гэдэг тийм сонсогч нар байдаг шүү дээ. Нэгч тийм яг артистаа үнэхээр дуртай юм бол бодит хөрөнгө оруулалт хийгээгүй. Тэгэнгүүтээ яг YouTube-ээс юм байнгын бэлэн юм дуу нэхэд байдаг те. Шинэ дуу яасан бэ гэд байхгүйгээр илүү өмнө хийцэн байгаа юмнуудын дэмжээд илүү яг бодиттой хөрөнгө оруулалтын хүнд хийснийхаа дараа тийм байвал зүгээр болов гэж бодож байна. За, өргөжлөл. Мөнгөнд дургух юм байх үнэ мэд богийн царайнд манчин байдаг имэж тэгэл ванагийн хайранд тэдний авдаг мэдрэмжийг бодуулаад лаун хоолоогоо бичиж авахд мастер бас дуусаад хайрн цун цаг төхөөд дулаахан сайхан долоохоо шах Амьдралах юу гэж шин. хайрн цун цаг төхөөд дулаахан сайхан долоохоо шах ай надад байхгүй шүүмэн тойлоглоо игүүч надад байхгүй нэ зөвхөн зүрхтэй эможи надад байхгүй Real diamond pinch надад заахгүй ардын багш бас хинч намайг дууд би бабу зүгээр сухар зүлгэцөө надад Мэн сайн ямар танил флоу байна. нэ зөвхөн зүрхтэй эможи надад байхгүй Real diamond pinch надад заахгүй ардын багш бас хинч намайг дууд би бабу зүгээр сухар зүлгэцөө Юу хэлээ сайн энэ флоу ч юм. надад заахгүй ардын багш бас хинч намайг дууд би бабу зүгээр сухар зүлгэцөө MC-г нөгөө дуу байдаг шүү дээ. Юу хүсэж байна лөө? Хүсэн бас лөө. Чи бол боо би галзуу цагтаа дуу төгсөн бас гэн одоо бүгд данс гэдэг. Тэрний флоу болон үгийн холболтууд нь ч гэсэн нэлээд төстэй сонсогдлоо. За. Сонсъё.
надад заахгүй ардын багш бас хинч намайг дууд би бабуу зүгээр суухаар зүлгэцөө надад байна тиймээс орон хүүхдийн зөө миний хийсэн уран бүтээл 10 жилийн хүүхдийн дуу амжилт гаргаагүй нас явсан ах нар хайрын хорхий доо үбичж кафе гаун яг л явуулаа Явуулсан. Really? Октодын доошо хийхэд минийх мэдээж туулан хипхопыг ойлгоно яг л before current term студид тонон гээд гэрээсээ бичээрэн гуртай зүйлээ хийсэн нэг нэмууж болт юм уу аваад гэдавра бүгдийг хятан яг л болт юм уу намаа гэрийн зэн турсан цагт бүгд нормон дорн монстар байхгүй бол хипхоп улаан номон дорн хамт өнөдөр тасаа би хийн танаас байхад энэ наданалын тэмгэлж үзээгүй би байсан тийм хөгжөөд хийсэн би relationship үгээрээ төлөм бичин гаруудын насаар хийсэн дууныхын хажууд илчээд хийсэн хүн чинь би шүүмэн төлөхлөө гэж хийсгүй бол хипхоп яг л болт юм уу намаа гэрийн зэн турсан цагт бүгд нормон дорн монстар байхгүй бол хипхоп улаан номон дорн хамт өнөдөр тасаа би хийн танаас байхад энэ наданалын тэмгэлж үзээгүй би байсан тийм хөгжөөд хийсэн би relationship үгээрээ төлөм бичин гаруудын насаар хийсэн дууныхын хажууд илчээд хийсэн хүн чинь би шүүмэн төлөхлөө гэж нэг зөвхөн зүрхтэй эмоц юм. Тахилтан дээр нь бол бабу level up хийсэн юм шиг санагдчих. Real diamond kinch надад заахгүй ардын багш бас хинч Энэ яг нэг тийм юу гэдэг штэ. Godfather, Goodfellas гэдэг киноны тийм нэг олигарх гэр бүл шиг харагдчихтэй. Яг тэр сонгосон өнгө хар дээр уулан нэг Godfather-ийн юм уу нэг юм байдаг штэ. Юу гэх юм сонгосон текст мэкс. Ер нь нэг энэ улаан хар дээр айгүй юм хийдэг болчихжээ. Сэнтэ хийж байгаатай Trapstar цомгийн бас постэр нэлээд ийм өнгө дээр суурилсан байсан. Тэн дээр бас татсан байна. За таалагдлаа гоё дуу байна. Тэгээд яарах нь гэвэл хэдүүлээ клипнээс нэхлээд ярих гэж бодож байна. Клип бол ерөнхийдөө энэ хоёрын төрсөн өдрөөр нь шууд бас яаж зүгээр авах гэд хийсэн клип юм шиг байна. Мэдээ дүрснүүд бол чанартай гоё камерын шилжилтүүдтэй. Нэг актер хүнд утгасаад байхгүй зүгээр тийм флекс хийж байгаа ч юм уу. Тиймэрхүү клиптэй байна. Тэгээд богийн хувь дээр бол угаасаа хараатан шиг байна. Ялцчихгүй одоо зогсоогчгүй гэх юм уу юу гэх одоо яг яаж хийвэл яаж хийх учраа олцсон. Яавал хийт know how гэдэг шиг яг хийх учраа яг олцсон. Бүх юм гарт нь орцсон. За өөлөх юм байхгүй байна. Тэгээд Wandebo-гоос Wandebo хамтлаг ингээд өмнө хоёулаа хоёр цомог гаргацсан шүү дээ. Тэнгүүдээ хоёр цомгийнхоо дараа нь одоо 3 дахь хүнтэй хамтарч нэг юм хийж эхэллээ те. Яг хоёулаа л дуу хийгээд байхаас илүү 3 дахь хүнийг хайгаад одоо G-тэй хамтарсан, Sarvino-тай хамтарч бас хэд хэдэн дуу гаргасан ч гэдэг юм уу те. Тэгж бас 3 болж үзэж байна. Одоо болохоор Wandebo болохоор салаад хандлагын салахгүйгээр зүгээр тусдаа өөр хүмүүстэй хамтраад дуу хийгээд илүү өөр хүнийг бас пуш хийхэд нь туслах ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар бас дуунууд хийж байх шиг байна. Wandebo бас дараагийн удаа бас Sash ч юм уу эсвэл миний бодлоор тэр C гэдэг артисттай хамтруул бас гоё байх болов гэж би хувьдаа бол бодож байгаа. Эсвэл амар гоё тийм эмэгтэй артисттай ч юм уу те гоё дуулдаг эмэгтэй артисттай хамтруул Wandebo бол гоё хит дуу хийх болов гэж бодож байна. Тэгээд Wandebo хоёрын бол ерөнхийдөө ийм байна. Ерөнхийдөө энэ хоёр байнгын хамт дуу хийсээр байгаад одоо сонсогч нар залхахаас бараг салах өөрсдөөсөө бараг залхсан баг. Тэгээд ингээд бизнесийн журмаар тэр юу талаасаа техникийн талаасаа ч тэр гэж ингэж тустай дуу хийж байгаа нь бас сонирхолтой гоё байна. Тэгээд бабуу дээр бас нэлээд ярих юм байна. Юу гэх мэдээж бабуу гарсан шууд юу гэх карьер нь All Star-аас эхэлсэн учраас бол хүмүүс нэлээд хейт ихтэй байдагтай үзэн ядагчид ихтэй одоо мөнгөтэй байсныхаа төлөө үзэн ядагчид ихтэй болсон юм уу мэдэхгүй. Тэгээд эсвэл юу гэх эсвэл шууд карьер нь тийм All Star-аас эхэлсэн. Тэгээд өөрөө тийм чанартай юу гэх яг гоё дуу хийдэггүй хэрнээ амар тийм ингээ яваад хаар
бас хейт рүү амар ихтэй байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд миний анзаарсан зүйл гэхээр би илүү яг муу талуудыг харуул илүү юмнууд зөндөл юмнууд байна л та мэдээж хангалттай гоё флоу, хангалттай гоё панчлайн, үг бичлэлт нь бол угаасаа нэлээ аргуу байна. Гэхдээ анзаарч байгаа яг гоё юм нь юу вэ гэхэлэр одоо яг гоё өнцгөөс нь харж чадах юм бол бабо юу байгаа байхгүй юу? Баг ч гэсэн ингээд хөгжөөд байгаа байхгүй баг ч гэсэн багаар ч гэсэн тодорхой хэмжээнд дуу хийгээд байна. Одоо хүртэл альбомын ажил руу орцсон гэж явж байна гэхээр тодорхой хэмжээнд энэ хөгжим гэдэг зүйлд ингээд цагаа үрж ийн гэдэг чинь баг ч хамаагүй XP цуглуулаад яваад байгаа шүү дээ. Тийм учраас бол хөгжин бах. Тэгээд хоёрдугаар гэх юм бол бас настай нь холбоотой байх. Миний бодлоор бол нэг 16 7 той байх. Тэгээд цаашаага яг шилжилтийн үеийн дуусна гэдэг юм уу яг тэр үеэ давхаар хоолой нарай бүдүүрээд тэр үедээ бас үгээ гоё бичдэг, флоу гоё зохиодог болох үед бас гоё болох юм билүү яаж хэм мэдлээ те. Тэр талаас нь харуул бас тийм байх. Тэгээд бас одоо юу гэх юм. Хэрвээ үнэхээр мөнгөөр зодоод ингээд байхыг шууд од болохыг хүссэн бол яг хоо бабу шууд захын нэг рэпер одоо актив биш ирнэ хангалттай гоё үг бичдэг. Зөндөө рэперүүд байгаа шүү дээ. Одоо Сережаач гэдэг юм уу те. Тиймэрхүү рэперүүдээр ч гоо аяа өгөөд мөнгөний өгөнгүүтээ шууд үгээ бичүүлээ флоу зохиолгоо. Тэгээ студид оронгуудаа тэрийг яг тас цээжлэнгүүтээ бүүм гэдээ дуу цацаад яг өөрийгөө үнэхээр яах юм мөнгөөр зоддож тултлаа тэгж одоо од болохыг хүсэж байгаа бол яг тэр замыг бол сонгох байсан баг. Тэгэхгүйгээр яг ингээд өөрөөсөө шалтгааллах тэр одоо flow rhyme юу гин те тэр өөрөөсөө шалтгааллах зүйлсээ өөрөө сурах гад сурангаа ингээд явж байгаа нь бол яг хавууштай чанар юм болов уу гэж бодож байна. Тэгээд цаашдаа бас тууштай байх юм бол мэдээж хүн цагаа зарцуулж байгаа тохиолдолд бол хөгжин ямар нэгэн байдлаар ямар нэгэн нөхцөлд бол хүрнэ гэж харж байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол угаасаа яг бэлэн бус артист гэж би бол өөртөө дүгнж байгаа. Тэгээ UK одоо яг энэ байдлаар 2 жилийн дараа яг гоо ингээд хоолойнд бүдүүрээд хоолой нь яг тогтоод гэх юм уу те арай нэг одоо бол сая өнө арай нэг хурд өглөхэд бол арай нялх хоолойтой сонсогдож штэ. Тэр нь одоо жоохон өөрчлөгдөв гэх юм уу одоо хоолой нь арай суугаад тэгээ тэр үедээ үгээ флоу гой зохиодог болцсон үед бол яг энэ артист бол яг эцсийн бүтээгдэхүүн бид нарт өгч чадах хэмжээний артист бол хангалттай потенциал байгаа болов уу гэж бодож байна. Хөдөлмөрөөр өөрийгөө бүтээж чадвал тийм. За. Ер нь бол иймэрхүү байна. Тэгээд бас манайхан бас ямар нэгэн зүйлийг хейт хийхдээ үзий ядаж болно те үзий ядаж болно үгүйсгэж болно. Гэхдээ яагаад үзий ядаж байгаагаа гэдгээ яг ингээд гаргаж ирээд ийм учраас би ийм ингэж байна гэдгээ яг ингээд бодиттой шалтгаан гаргаж ирээд тэрэн дээр үзий ядаж юм уу үгүйсгэлээ хийжээвэл илүү гоё юм болов уу гэж би хувьдаа бодож байна. Тэгээд та нар бас яг энэ талаар бас яг юу гэж бодож байна комент хэсэгт хуваалцаарай. Тэгээд ер нь тийм байна. Тэгээд ойр ойртон бас бичлэг орох байгаа шүү. Таалагдсан бол лайк дараарай. Тэгээд subscribe хийж амжаагүй бол хийгээрэй. Тэгээд peace.